Төгсгөлд нь миний хэлэх юм энэ. Дэлхий дээр сонирхолтой юм гэж байдгүй. Ямар нэг юмыг сонирхолтой болгодог хүн л гэж байдаг. Монголд бизнес хийх, дэлхийн хэмжээний сэтгэлгээтэй байх, энэ нэг удмын хараал шиг дамжсан удмаараа ажил хийдэг, дандаа хүний дор ажиллана гэж зорилго тавьдаг энэ юмын хязгаарыг бид нар эвдэх ёстой. Монголын дараагийн үеийн залуучууд бүгдээрээ би бизнестэй болно. Бид нар өрх гэр бүл болгон хадгаламжтай болно. Тэг хүүхдүүдтэй хөрөнгө үлдээн гэдэг том амбицтай байж ээж бидний ирээдүйд хараад байгаа хүсэж байгаа монголчин өөрчлөгдөн. Тийм санааг, тэр мөрөөдлийг Let's make America great again гэдэг шиг, American dream гэдэг шиг бидэрт тийм Mongolian dream хэрэгтэй. Тэр нь гэхдээ мэдээж зүгээр шууд амар том 2 хэдэн давхар хаустай болно, тэдэн G classтай болно, тийм рүү өсөхгүй. Эхлээд жижиг юмас эхэлнэ. Эхлээд ядаж утсан ашиглаж сурахаас эхэлнэ. Эхлээд өөрөө нэг consumer байхаа болоод өөрөө producer болохоос эхэлнэ. Эхлээд дандаа юм худалдаж авдаг байх биш нэрээ энэ хүмүүс яаж мөнгө олоод байгаа юм бол гэж жоохон ч гэсэн бодож эхлэхээс л эхэлнэ. Тийм учраас надаас бити амар том шууд улсыг хөгжүүлэх юм асуугаарай. Гэтэ зүгээр миний хэлэх юм нь зөв багаар ч гэсэн эхэлцгээе. Багаар ч гэсэн үйлдэл аваад эхэлцгээе. Хэрэв чи энийг одоо болтол үдсэн бол угаасаа чиний Minecraft ч багаар нурж байгааг нь би мэдчихэв. Угаасаа итгэлэн сонсоос гэдэг байхгүй юу? Чи маш олон цаг юмыг сонсож байж ингээ багаар ойлгож эхэлдэг. Нэрээ тийм байсан юм биш. Би яагаад өмнө энийг бодоогүй болоо гэж. Миний та хэдэд хэлэх гэж байгаа зүйл бол лайв үзэж байгаад баярлалаа. Манай community байдаг гişүүдүүд байгаа бол баярлалаа. Хамт байдагт баярлалаа. Тууштай үргэлжлүүл байсаар байгаарай. Гэтэ манайсын хийгээд байгаа зүйл бол бид нарыг давсан том зүйл шүү. Энэ зүгээр бид нар өөрсдийнхөө ашигын төлөө хийж байгаа. Ширвээ би өөрийнхөө зүгээр ашиг бодож ирсэн бол би хизээч хүмүүст нэг тэр бом төгрөг цаашаа мөнгө тарахгүй. Би өөрөө зөвхөн ашгаа бодно. Тийм биз? Хамтдаа хөгжиж, хамтдаа ялцгаая, хамтдаа өөрчлөгдөе. Тэгээ зогсохгүй эргэн тойрныхоо хүмүүстэй бүгдээрээ ковид шиг энэ эрэг сэтгэлгээг түгээцгээе. Хамтдаа өөрчлөгдөе. Хамтдаа өглөөрт босчгүй, хамтдаа ном уншицгаая, хамтдаа бизнес хийцгээе, хамтдаа дараагийнхаа дүүнэртэй үлгэрчээ олцгоё, хамтдаа гой хувцлаа, хамтдаа гой үнэртэй болъё, хамтдаа гой машин унаа, гой амьдрий, хүмүүс туслая. Тэгээ эрэг бай. Миний хүсэж байгаа юм нь ерөөсөө тэр. Аав ээж чинь тийм байдгүй гэж болно заяа. Ах дүүс чинь тийм байдгүй гэж болно. Та хамаатан садан ерөөсөө тийм аврал болохоор харагдахгүй гэж болно. Гэтэ орчин үед заавал чи яг эргэн тойрныхоо 5 см сайх хэрэггүй шүү дээ. Интернет байгаа л бол бид нар хоорондоо холбогдол байгаа шүү дээ. Тэ? Орчин үед бол бүх юм боломжтой. Тийм учраас энэ бүх технологийнхоо дэвшлийг бүгд ашиглацгаая. Дараагийн түвшинд гарцгаая, окей? Миний хэлэх юм энэ төрөө дуусч байна. Өнөөдрийн лайв стрим хамт байсан баярлалаа. Удахгүй дараагийн лайв стримээр уулзцгаая.